Алтан уургийн сүүлчийн хүн Гомбочавыг комментээр нь ганц зар байцаасан болоод заазалжээ. Түүний удам огсаакөө үл Чингис хааны Алтан уургийн Батмөх Даян хааны хүү гэрсэнц болоод жалаар хунтааж түүний 6 дугаар хөвгүүн нь Далдан хөндлөн удмын хүү юм. Тэрээр 1906 онд Сайн Ноёнхан аймгийн Хөндлөн мэргэн засгийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Агт хэмээх газар засаг ноён мөнх очрын ууган хүү болон мэндэлжээ. 1924 онд боловсролын асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага ардыг гэгэрүүлэх яам байгуулагдаж Сайд Эрдэнэ Батхан зүйл талбайны улс Герман, Франц, Итали зэрэг оронд очиж боловсролын ажилдаа танилцсны дараагаар 1925 оны 11-р сарын 27-ны өдөр хуралдсан Ардын засгийн газрын 42 дугаар хурлаар Герман, Франц улсад Монгол сурагчдыг суралцуулах асуудлыг хэлэлцжээ. Тухайн үед дунд сургуулийн сурагчдаас авхаалт сэргэлэн сурах авяас бүхий 35 хүүхдийг сонгон эрхлэгч багш нарын хамт Герман, Франц улсад явуулан хэвлэл, уран дархан, хүн ба мал эмнэлгийн сургуульд суралцуулан ирээдүйн эмч, инженер, эрдэмтэн багш сурагч нар бэлтгэхийг ардыг гэгэрүүлэх яамд өгөрөг болгожээ. Мөн гадаад улсад суралцаж бэлтгэгдсэн Нацагд орж, Пагамдулам, Гомбочав, Бадамжав нарын цөөн тооны залуусыг ч мөн дээрх улсад нэмэн суралцуулахаар тогтжээ. Монголчууд өрөндийн орнуудаас Герман, Францыг онцолж байсан нь энгийн хэрэг бус юм. Франц улс нь Монгол судлалын олон зууны уламжлалтай орн байлаа. Франц улсад Гомбочав 1927 оны 2 дугаар сараас 1929 оны 4 дугаар сарын сүүл хүртэл 2 жил гаруй амьдарч ажиллахдаа Франц хэлийг гайхалтай төгс эзэмшжээ. Бүрэгт найрамдах Монгол ард улсын судар өвчгийн хүрээлэнгээс Гомбочавыг Франц дэлгээсэн гол зорилго нь нэрт Монгол эрдэмтэн Пеллиог дагалдуулан хэл шинжилэл угсаатны зүүн чиглэлээр сургаж эрдэм шинжилгээний ажлын бэлтгэлтэй болгох явдал байв. Пеллио бол Хятад, Монгол, Түрэг, Араб зэрэг дорн дахны судлалд гүнзгий нэвтэрсэн хэл утга зохиол, түүхийн салбарт өргөн цар хүрээтэй судалгаа хийж томоохон бүтээл төрөвсөн Парисын Сорбонны их сургуулийн Төв Азийн хэл, түүх, археологийн салбарын эрхлэгчээр ажиллаж шав нарын хамтаар дорн дахин судлал, нэн ялангуяа дэлхийн Монгол судлалыг урагш ахиулахад гарамгай үүрэг гүйцэтгэж байсан нэрт эрдэмтэн байв. Тэрээр 1929 оноос өөрийн ажиллаж байсан Сорбонны их сургуульд Гомбочавыг суулгахаар тусгайлан хичээлүүлэх болж дараа жилээс нь Хятад, Түрэг хэл бичиг ба дуун аялгауны ухаанд суралцуулахаар төлөвлөж байжээ. Парист Гомбочав суралцахын хэрэгцээгээр хүрээлэндээ дэмд тус олохыг хичээж ном бүтээл сурвалжлан олох, худалдан авах ажлыг эрхэлж байсан ч 1929 онд эргүүлэн дуудагджээ. Эх орондоо ирээд тэрээр хэл шинжилэл, тайлбартал, орчуулга зэрэг хэд хэдэн чиглэлд баггүй зүйлийг оролдон Бурайд Монголын эрдэм соёлын хүрээлэнд судалгааны ажил хийж үсгийн дөрмийн тол бичиг, шин үсэг өөрөө сурах дэвтэр хэмээх 2 ч ном хэвлүүлчихсэн. Нэг үгээр хэлэхэд эрдэм судлалын ажилд дадлагдсны дээр хувийн амьдралаач төвхнүүлж Боржонова буюу оюун бэлэг гих бүсгүүтэй гэрлэж хүү охин хоёртой болсон байв. Гомбочав 1934 онд дорн дахны судлалын хүрээлэнд шилжүүлж эрдэм шинжилгээний удирдагчаар Попыг томилсон байна. Ийхүү тэрээр Зөвлөлт социалист бүгд найрамдах холбооны улсын шинжлэх ухааны академийн аспирантурт албан ёсоор бүртгэгдэж дорн дахны судлалын эртний салбаруудын нэг Монгол судлалыг хөгжүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан Орос зөвлөлтийн үеийн эрдэмтдийн хөдөлмөр хичээл зүтгэлээр бий болгосон баялаг өв ховор чухал гар үчвэл түүхийн дурсгалуудыг үзэж судлах монголч эрдэмтдээс суралцсан тэднийг дагаж эрдэмтэн болох шинэ үе эхэлжээ. Энэ үед дорн дахны судлалын хүрээлэнд Оросын Монгол судлалын тэргүүлэх эрдэмтэд Владимир Цов, Косин, Попе, Казакевич нар ажиллаж тэдний гүн хүндлэлийг хүлээсэн эрдэмтэн Гомбочавын багш Цэвэн шинжлэх ухааны хүрээлэнгийн томилтоор Зөвлөлт холбоот улсын шинжлэх ухааны академи, Ленинградын архив, номын санд хадгалагдж буй Монголын түүх, хууль цаасны дурсгалуудыг судлан сууж байв. Энэ нь түүнд сурж боловсрох тун таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж болно. Ийхүү сурахын хажуугаар судар өвчгийн хүрээлэнгээс ховор ном судар авч унших, заримыг нь хуурж бичих, орчуулгын зэрэгцээ Монголд анхны музей байгуулахад хувь нэмрээ оруулж элдв чулуу сэлтийг ч түүж өгч байжээ.
Эрдэм номын замд эргэлт буцалтгүй орсон тэрбээр сургуулаа дүүргээд судар өвчгийн хүрээлэнд ажиллахдаа судалгааны цөөнгөө өгүүлэл шүүмж бичин 1924 онд анх байгуулагдсан нэр томьёоны комиссийн гишүүнээр ажиллаж хожим, ринчин, шагж, цэвэл нарын хамт монгол хэлний тайлбар тойл зохиох ажилд хүчин зүтгэж байв. Мөн Баточор, Бадамжам нарын хамт Хятадын Жанчхүү, Бээжин, Шанхай зэрэг хотод Монголын их түүхийн холбогдлолтой ном судар цуглуулах тусгай тамилтаар явснаас гадна их хаадын түүхийг тэр дундаа цагаан түүх хэмээх сурвалжийн талаар хүртэл судалгаа хийсэн байдаг. Харамсалтай нь түүний комментээр нь нарийн судалсны хүчинд Чингис хаан Алтан уургийн сурвалжит нэгэн болохыг олж тогтоогоод дотоодын яамд 1937 оны 7 дугаар сард яаралтай гүйцэтгэх нууц даалгавар хөрвүүлжээ. Үүнээс сарын дараа доо яамныхан Мэргэн гүн Гомбч авыг сар гаруй эрүүдэн байцааснаар 1937 оны 9 дугаар сарын 11-нд цааслан хороожээ. Гомбч ав хүмүүний хорвоод 30 гаруйхан наслахтаа хуучин шинийн загт ховсон өөрчлөгдөж байсан улс нийгэмдээ өөрийн байр суурийг баттай олсон явдал мөн эрдэм мэдлэгийн төлөө цуцалтгүй явд шамдан ойрын хөрш холын улсад суралцсан 90 үеийнхээ их найрагч Нацагд Оржийн хээрийн галуу нисэн үлхүр газраас хүний хүү эрдэм өөртөлж ирнэ гэсэн алдарт үгийг амьдралд хэрэгжүүлсэн нэгэн байлаа. Гомбч ав балчир багахан насндаа аглаг бууд хөдөө нутагта Дарба бандита утгтын шав болж гэгэн багшийнхаа ачаар дорны эрдэм ухааны огшимээс хүртэн ухаанаа задлж байсан бол идэр залуу насндаа алс хорлын Ленинград, Парис хотнод одож дэлхийн Монгол судлалын шилдэгүүд болох Монголын цэвэн нараас өрний шинжлэх ухааны онол арга зүйг сурч мэрэгэн ухаанаа хурцалжээ. ертөнцийг таньж эрдмийг сурахаар явхдаа уулзаж өссөн нэгэнд гайхалтай сэтгэл төрүүлж улс Монголоо нэр төртөө төлөөлж байсныг багш Пол Пелиогийнхэн загтал Николас Попегийн дурдтал нотлон харуулдаг. Үндэстэн хөгжиж дэвшихийн тулд эргэн бүр эрдэн боловсралтай байхын утга учирыг гүнээ ухамсарласан залуу Гомбч ав эх орондоо эргэж ирсний дараа өвгдийн үлдээсэн эрдмийн их өв ном судрыг сурвалжлан цуглуулахаар Бээжин, Тянжин, Шанхайд явж Бурятийн эрдэм соёлын хүрээлэнд ажиллан тол бүтээж сурах бичиг гаргаж байв. Түүний амьдрал эрдэм мэдлэгийн их эрэл хайгуул ол зомгоор дүүрэн байсан учраас түүхэнд мэрэгэн хэмээн алдаршжээ. Харамсалтай нь түүний амьдарч ажиллаж байсан цаг үед Монгол улс хөгжил дэвшлийн зам мөрөө хайн бидэрч онох алтхын их давлгаан донд байсан болохоор Гомбч ав улс төрийн хилс хэрэгт баривчлагдан 36хан наснда амь насаа алдсан гашуун түүхтэй байлээ. Тэрбээр Монгол улс тусгаар тогтнож эхлэхэд барууны орнуудад суралцсан анхны монгол хүн байсан төдийгүй гадаад хэлний төгс мэдлэгтэй өрнийн болон дорнын өндөр боловсралтай сэхэтэн байсныг түүхийн шаргал хуудсууд гэрчилж байна. Эх орондоо төдийгүй Бурятийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь өнөөгийн судлаач эрдэмтэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг юм. Дэлхийн Монгол улсыг сонирхон хэд хэдэн зууны өмнөөс судалж ирсэн байдаг ч мэрэгэн гүн Гомбч ав бол анхны монголч эрдэмтэн монгол хүн билээ. Монголч эрдэмтэд жилээс жилд нэмэгдэж буй энэ үед Монголын эрдмийн их хүн Монголын үндэсний сэхэтний нэр төлөөлөгч Гомбч ав агсныг цугсган дуртахад ийм буюу